За сайн байцгаана залуусаа. Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ YouTube-ийн бичлэгийг иймэрхүү чанартаагаас ийм болоод сурцгаах болно. Бичлэгээ дуустал нь үзцгээгээрэй. За тэгэхээр YouTube контент бүтээгч залуучууд маань ерөнхийдөө өөрийн контентын бичлэгийн чанарыг илүү сайжруулахыг маш их хүсдэг. Тэгээд янз янзаар оролддог. Тэгээд эцэст нь яг л нэг иймэрхүү чанартай бичлэгнүүд хийгээд байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр маш хялбархан мөн хямдхан аргаар гэрэлтүүлэг болон аудиогоо шийдэх талаар зааж өгөх болно. Тэгэхээр бичлэгийг гоё болгохын тулд хамгийн гол нь хамгийн ихэнд аудио маш чухал. Тэгэхээр аудио бол ерөнхийдөө би ийм lavalier mic, ийм mic ашигладаг. Тэгээд энэ mic-ийг зүүцсэн байхад ерөнхийдөө ингэ сонсогдно. 1 2 3 микрофон чек 1 2 3 хамаагүй дээр болж байгаа. Тэгэхээр зэрэг ямарваа нэг бичлэгний аудио нь ер нь бол бараг 50% нийцлэн чанарын 50%-ийг нийцлэн. Тэгэхээр иймэрхүү онцгүй нэгч тийм муушилдаг. Гэхдээ иймэрхүү одоо сонирхчийн талдаа иймэрхүү зүгээр ингийн нэг юм бичлэгэн дээр аудио нь ингээд илүү гоё болоод ирэхлээр зэрэг илүү болж байгааг юм анзаарж байгаа бох. За тэгэхээр 50%-ийг ингээд биелүүлчлээ. Цэвэрхэн артлын шуун байхгүй зөвхөн миний хоолой сонсогч юм те. Тэгэхээр дараагийн нэг алхам нь болохоор зэрэг гэрэлтүүлэг байгаа. Тэгэхээр зэрэг одоо бол би ямар гэрэл вэ гэхээр зэрэг энэ өрөөний таацны гэрэл байгаа. Таацны гэрэл ингээд тавьчлаар зэрэг дээрээс гэрэл хасаад ингээд ер нь бол бичлэг нь тийм онц харагдахгүй байгаа. Тэгэхээр зэрэг бичлэгнээс төлөөр зэрэг ерөнхийдөө таны контентыг үзэж байгаа хүн таны юуг царайгч наргад юм. Тэгэхээр зэрэг царайг гэрэлтүүлэх маш чухал. Тийм болохоор гэрэлтүүлэхэд хамгийн түрүүнд одоо main light гэж байгаа. Миний яг энэ баруун талд 45 градусын налууд ингээд ring light байна. Тэр ring light ер нь бол мэдэх бах. Makeup хийдэг хүмүүс маш их сайн мэдж байгаа бах. Тэгээд ring light авсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ хүү гэрэлтүүлгийг хийхдээ бол ерөнхийдөө 3 цагийн гэрэлтүүлгийг хийн. Тэгэхээр 3 цагийн гэрэлтүүлэг гэдэг нь ямар учиртай юм бэ гэхлээр зэрэг 3 төрлийн гэрлэлээр үндсэн сабжекттай гэрэлтүүлнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг миний хувьд бол хамгийн түрүүнд энд харагдаж байгаа юм ring light байгаа. Энэ ring light байна. Тэгээд мөн за ер нь бол нэгээр нь асаагаад тэгээд тайлбарлаа. За тэгэхээр гэрлэлээ унтраачлаа. Одоо тэгэхээр миний дараагийн их алхам бол ерөнхийдөө key light гэдэг key light буюу үндсэн гэрэл асаана. За ингээ үндсэн гэрэл асаана. За энэ ring light маань болохоор өөрөө өдрийн 3 төрлийн температураар асдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол температур гэдэг зүйл ярьсан дээрээ ингээ тайлбарлаж ямар ч байсан white balance гэж байдаг. Камеранд white balance гэж байдаг. Тэгээд white balance зүг тааруулахгүй бол одоо энэ харагдаж байгаа шиг миний царай ингээд амар тийм оранж тийм улбар шарангтай болсон байгаа. Тэгэхээр зэрэг white balance зүг тааруулж байгаа бол яг тийм натуралны одоо арьсны өнгө гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ гэрлэлнийхаа температурыг би болохоор 4100 Kelvin гэдэг дээр тавилаа. 4100 Kelvin гэдэг нь бол ерөнхийдөө альва гэрлэлний одоо температурыг хэмжих тийм хэмжигдэхүүн нэр байгаа. Тэгэхээр зэрэг ихэнх камернууд дээр бүгдэн дээр нь Kelvin тааруулах боломжтой байдаг. Тэгэхээр gas камерныхаа white balance-ыг тааруулж байна. За тэгэхээр одоо бол хамаагүй дээр харагдаж байна. Ингээд арьсны өнгө бол яг л нормал харагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө бол камерныхаа тохиргоог би бүрэн автомат дээр тавьсан байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө exposure камер маань бол өөрөө тааруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр мануал дээр тавьж байгаад ерөнхийдөө exposure өөрөө тааруулах хэрэгтэй. Тэрийг одоо ингэж нухахыг хүсэхгүй байгаа зүгээр энгийнээр байхыг хүсэж байгаа бол автомат дээр байхад болно. Тэгээд ямар ч байсан white balance зүг тааруулах хэрэгтэй. Хизээч битгий автомат white balance дээр тавьж байгаарай гэдгийг зөвлөх байна. За тэгэхээр дараагийн миний асаах гэрэл маань бол ерөнхийдөө fill light гэдэг одоо нөгөө нэг 3 цагийн гэрлэлний маань
хоёр дахь нь гэсэн. Fill light маань яа гэм бэ гэхээр зэрэг энэ main гэрэл маань бол ерөнхийдөө 45 градусын хажуунаас ингээд яаж байгаа учраас синтетэлтэй ингээд баг зэргийн ер нь бол сүдэр үүсэж байгаа. Тэгээд энэ сүдэр үүсэх нь ямар хэрэгтэй юм бэ гэхээр зэрэг зөвхөн ингээд урдаасаа гэрэл тусгачих юм бол ямар ч юм сүдэрлэлт байхгүй яг юм ялаасан одоо юм хавтгай маягийн дүрс бун гэсэн. Тэгэхээр ингээд сүдэрлэлт хийгээд өгөхлөөр зэрэг илүү 3D хэмжээстэй юм шиг тийм бичлэг хийгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг key light 45 градусын налуутай хажуу талдаа тавиад тэгээд эсрэг талын 45 градусын налуугаас баг зэрэг гэрэл асааж өгнө. Тэрийг нь fill light гэдэг байна. Тэгээд ямар ч гэсэн fill light асаач. Миний хувьд бол fill light маань бол ширээний жижигхэн ламп гэрэл байгаа. Тэгэхээр зэрэг одоо ингээд харж байгаа нөгөө сүдэр маань бол ерөнхийдөө багассан. Тэгээд ерөнхий key light-наас маань бол баг зэрэг бүдгхэн гэрэл учраас миний энэ тэлд баг зэргийн сүдэр маань үлдсэн. Ийм байна. Окей, ингээд хоёр дахь нь ингээд болж байна. Тэгэхээр гурав дахь маань бол ерөнхийдөө rim light буюу ер нь бол янз янзаар нэрлэдэг. Rim light, hair light, өөрчн backlight гэх мэтчлэнгээр хэлдэг. Тэгэхээр зэрэг тэр ямар ч гэсэн асаагаад үзүүлээ. За асаачлаа. Тэгээд анзаарэгдэж байна уу? Ямар нэг юм өөрчлөгдсөн анзаарэгдэж байна уу? Анзаарсан бол одоо миний яг энэ интеграл хэсгээр ингээ харагдаж байгаа. Ингээд үсэн дээр, энэ мөрөн дээр ингээд гэрэл бууж байгаа. Энэ гэрэл маань ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ гэхээр зэрэг одоо subject буюу одоо бичигдэж байгаа энэ хүнээ арын дэвсгэр background-наас илүү ялгаруулж одоо ийм эренг үүсгэж ирэх гэсэн үг. Эренг үүсгэнэ гэдэг маань бол ерөнхийдөө ягаад rim light гэж нэрлсэн бэ гэдэг маань байна. Тэгээ ерөнхийдөө харахад хэцүү байгаа бол ерөнхийн fill light болон main light хоёроо унтраагаад харуулъя. Тэнгуут одоо ингээ харж байгаа. За ингээд камера одоо автомат дээр тавих юм бол ийм юм болно. Өөрөө автоматар шууд таны царайг ингээд тодруулах гад ингээд явчихж байгаа. Тэгэхээр зэрэг мануал дээр одоо тавиад үзье. За тэгэхээр мануал дээр тавиад ингэж байна. Тэгээд одоо энэ харагдаж байгаа энэ мөр болон энэ үс хэсгээр энэ эренг гарах гэрэл болж байгаа. За тэгээд буцаагаад main light асаачих. За мануал дээр тавьсан. Мануал дээр тавиад за одоо ингээд харангуут амар тийм цайвар болцсон байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр юуг анхаарах вэ гэхээр зэрэг түрүүн өмнө нь бол хэдүүлээ white balance-аа тааруулсан бол одоо энэ дээр болохоор мануал дээр ISO-г тааруулах хэрэгтэй. ISO нь болохоор зэрэг ямар ч үедээ юу байдаг юм бэ гэхээр зэрэг ерөнхийдөө камерны ч нэм мэдрэгч одоо орж ирж байгаа гэрлэнд хэр мэдрэмтгий байх вэ гэдгийг одоо хэлж байгаа тийм тоон тэмдэглэгээ гэх юм уу. Тэгэхээр зэрэг одоогийн байдлаар бол 1250 байна. Миний ISO. Тэгэхээр зэрэг би альбаар ингэж ISO 2250 дээр тавьсан байгаа. Ингээд тайлбарлаж өгөхийн тулд тэгэхээр энийгээ би одоо буулгая. За 800, 640, 500, 400. За ерөнхийдөө ингээд ISO-г ингээд буулгахад ингээд хасах 3 буюу нэмэх 3 хүртэл ингээд ийм тоо харагддаг. Тэр маань бол ерөнхийдөө exposure буюу одоо дүрс ингээд дүрс ялгаруулах гэх юм уу. Одоо Монгол орчуулга юм гэдэггүй. Ямар ч гэсэн exposure гэдэг зүйл байгаа. Тэр exposure-ийнх нь тийм тэмдэглэгээ гарч ирдэг. Тэгэхээр энийг ерөнхийдөө 0 дээр тааруулах юм бол ерөнхийдөө зөв таарсан байна гэж ойлгож болно. Ерөнхийдөө бол зөв таарсан байна. Айгуу хитрхи бараанч биш, хитрхи одоо цайварч биш дүрс бууж ингэж ойлгож болно. Тэгэхээр зэрэг миний хувьд бол одоо ингээд харахад ISO 400 за ингээд 250 гэвэл миний хасах 1 рүүгээ бууж байна. 200 гэвэл хасах 1-2-2-ын дунд нь бууж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол миний энд одоо хийж байгаа энэ shot маань бол ерөнхийдөө гэрэл багтай ийм shot учраас учиргүй 0 руугаа зүтгээд байх шаардлагагүй. Тэгэхээр
хасах 1-ээс хасах 2-ын хооронд байлгаж болно. Тэгэхээр миний ISO бол ерөнхийдөө 200 ISO дээр ирлээ. Тэгэхээр ISO-г бол ерөнхийд нь байж болох хамгийн бага дээр нь тааруулж авах хэрэгтэй. Ингэснээр болохоор зэрэг ямар нэг юм арцгар юм noise-гүй тийм цэвэрхэн бичлэг буулгаж авах боломжтой байдаг. За тэрний дараагаар ISO-го тааруулсан бол хэдэн кадр секундэд бичих тийм бичлэг хийх вэ гэдгийг тааруулах хэрэгтэй. FPS гэж ярьдаг англиар. Тэгэхээр зэрэг FPS гэдэг маань бол ерөнхийдөө бол 1 секундэд одоо тэр дүрс бичлэг 1 секундын дотор хэдэн одоо дүрс зургийг ингэж нийлүүлээд хөдөлгөөнт зураг болгож байна гэдгийг ерөнхийдөө илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол ерөнхийдөө 24 FPS дээр бичиж байгаа. Тэгэхээр зэрэг 24 FPS-ийг би ингээд сонгоцсон юм чинь ерөнхийдөө бол 24 FPS, 30 FPS, 60 FPS гэх мэтлэнгээр байдаг. Тэгээд дээшгээ 60-аас дээшгээ явах юм бол одоо удаашруулсан бичлэг slow motion хийхэд зориулагдж байдаг байгаа. Тэгэд за ямар ч байсан өөртөө ингээд FPS-ийг тааруулаад зарим хүмүүс бол 60 FPS-ээр хийх туртай байдаг, зарим хүмүүс бол 30 FPS, зарим нь бол 24 FPS. 24 FPS нь ерөнхийдөө cinematic гэдэг үл cinematic стандарттай ордог. Тэгэхээр 24 FPS дээр би бичиж байгаа. Гэрэл багтаа орчинд би бичиж байгаа учраас 24 FPS-ийг сонгосон. Ерөнхийдөө FPS маань баг тусмаа илүү их гэрлийг одоо мэдрэгч маань хүлээж авна. Тэр тусмаараа noise багтай тийм одоо арцгар багтай илүү цэвэрхэн бичлэг авна гэсэн үг. Тийм болохоор 24 FPS-ийг сонгосон. Энэний дараагаар бол shutter speed гэж байгаа. Shutter speed маань бол юу юм бэ гэхээр зэрэг секундэд хэдэн кадр одоо авах, анивчих гэдэг юм уу? Тэгж авах вэ гэдгийг илэрхийлж байгаа. Ерөнхийдөө өөрийн frame per second-ийг 2-оор үржүүлсэнтэй тэнцэх shutter speed-ийг тааруулдаг байгаа. Тэгэхээр зэрэг миний хувьд бол 24 FPS-ийг сонгосон. Тэгэхээр зэрэг 2-оор үржүүлэлтээр зэрэг 48 FPS болно. Тэгээд камерын дээрээ бол би 48 1 секундэд 48 гэж тааруулах байсан боловч тийм сонголт миний камерын дээр байхгүй. Зарим камерын дээр бол 48 1 секундын 48 гэж байгаа. Тэгээд зарим дээр нь бол байдаггүй. Тэгээд минийх дээр бол хамгийн ойрхон байж болох нь болохоор зэрэг 1 секундын 50-ыг сонгосон байгаа. За тэгээ ерөнхийдөө manual setting маань бол ерөнхийдөө ингэ болж байна. Тэгээд цаашаага илүү гүнзгийрүүлээд гоё болгоё гэх юм бол одоо picture profile гэж байдаг. Picture profile-аас одоо илүү юм одоо хавтгай flat picture profile-ыг сонгоод тэрүүгээр бичснийхэн дараагаар компьютерт оруулаад тэрийг ингээд одоо color correct хийгээд илүү одоо удирдлагыг гар дор авах боломжтой байдаг. За тэгээд ямар ч хэлсэн юу вэ? Тэгээд цаашгаа буцаад ажилдаа оръё. За үүний дараагаар болохоор зэрэг practical light-аас ерөнхийдөө 3 цагийн гэрэл маань бол ингээд одоо болчихж байгаа. Тэгэхээр зэрэг одоо миний background маань бол ерөнхийдөө айгүй тийм бараан байна. Тэгэхээр зэрэг background-а жоохон гэрэлтүүлээ. Одоо бонус гэрэл гэх юм уу. Ер нь бол practical light гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг арталтаа би ерөнхийд нь нэг юм юу байгаа ажлын гэрэл байгаа. Ажлын гэрэлнийх нь урдталт нь би ингээд цэнхэр жийл тавьсан байгаа. Цэнхэр жийл тавиад тэгээд хан руу тусгасан. Тэгэхээр зэрэг ханыг маань бол ерөнхийдөө цэнхэр өнгөөр гэрэлтүүлж өгсөн байгаа. Яагаад цэнхэр өнгө юм бэ гэхээр зэрэг миний одоо хүний арьс маань бол өөрөө ингээд оранж өнгөтэй юм уу. Тэгээд оранж өнгөний эсрэг талын одоо илүү юм ялгарал үүсгдэг, контраст үүсгдэг тэр өнгө нь бол цэнхэр болно. Тийм ер нь бол цэнхэр тал руу өнгө нь байдаг. Тэгэхээр зэрэг ингээд арын бэкграундаас би өөрийгөө илүү ингэж ялгаруулад ийм наан цаана байгааг ингээд мэдрүүлээд илүү юм юу хэмжээс үүсгэж ин гэсэн үг л дээ. Тэхийн тулд би цэнхэр жийл урталтанд тавиад арталтаа ингээд тавьсан байгаа. Мөн тэр артлын хаалган дээр зүгээр home decoration-ы юм жижигхэн гэрэлнүүд асаасан байгаа. За тэгээд энэ гэрэлнүүдийг асаасны дараагаар ямар харагдаж байна харцгаая. За тэгэхээр арын гэрлээ асаачлаа. Тэгэхээр одоо хамаагүй дээр болж байгаа үстэй ингээд арталтаа гэрэлтэй илүү өнгө орж ирж байна. Тийм ээ. Ерөнхийдөө бол одоо илүү жоохон бараан харагдаж байна. Тэгэхээр баг зэрэг ISO-го нэмээд өгөх юм бол бас жоохон гэрэл орно. За 400 дээр. За би 400 дээр ингээд тааруулахар шийдлээ. За ингээд ерөнхийдөө мэрэгжлийн төвшөнд бараг л
ойртож чадлаа бүгдээрээ. Тэгэхээр зэрэг та өөрөө дараагийнхаа бичлэгэн дээр энэхүү аргачлалуудыг ашиглах үүдлээ гэсэн үг шүү. Тэгэхээр зэрэг энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд лайк дарснараа ерөнхийдөө миний сувгийг маш сайн дэмжиж өгч ийн гэсэн үг. Тэгэхээр зэрэг лайк дарахаа битгий мартаарай. Энэхүү сувг дээр ерөнхийдөө би видео бүтээх болон дуу хөгжим бүтэехтэй холбоотой заавар зөвлөгөөнүүдийг хүргэдэг байгаа. Тэгэхээр зэрэг дараагийн заавар зөвлөгөө хичээл юу гэдэг те тэр контентуудыг үзхийг хүсэж байгаа бол subscribe дарахаа мөн битгий мартаарай. Мөн бас дараагийн хичээл зөвлөгөөний бичлэгүүд дээр юу үзхийг хүсэж байгаагаа доор сэтгэл хэсэг дээр үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.